Сайн байцгаана уу. 120 эрүүл мэндийн хэлэлцүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Студид нэвтрүүлгийг хөтлөн хүргэхээр ангаах ухааны доктор Зөвлөх Цэргийн эмч Нарантуя, Сэтгүүл Царантуя нар ажиллаж байна. Өнөөдөр бид эрүүл мэндийн салбарын зарим нэгэн тулгамдсан асуудлын талаар ярилцахаар зочдоо урин ирүүлээд байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрүүл мэндийн хүнсний аюулгүй байдлын байнгын хорооны дарга ангаах ухааны доктор Амар Санаа. Ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийн эрх зүйн багш ангаах ухааны доктор Цэрэм Бат. Ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн мэдээлэл технологийн албаны дарга ангаах ухааны доктор Баян Мөнх. Эмнэлэгт менежер яагаад хэрэгтэй вэ? Эмнэлгийн менежер ямар үүрэг гүйцэтгэх вэ? Эмчийн ажлын эцсийн үр дүн юу вэ? Эмчилсэн хүний тоо юу? Эдгэрэлт үү? Дадлагжигч эмч гэж хэмбэ? Тэд хэнд мөнгө төлдөг вэ? Эмчилгээ эрхийн лицензийг 5 жил тутамд баталгаажуулах нь зөв үү? Эрүүл мэндийн салбарт тулгамдсаар байгаа эдгээр асуудлаар ярилцъя. Манайхаа хамгийн итгэлтэй ус. сүүлийн үед эрүүл мэндийн салбарын тогтолцооны талаар шүүмжлэлтэй байр сууриа хэвлэл мэдээллийн хэрэгслэр нэлээд ил тод илэрхийлж байгаа. Тэгэхээр та энэний үр дүн бодиттой ямар үр дүн гарна гэж хүлээж байгаа вэ? Юуны өмнө миний зүгээс энэ эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинжлэхийн тулд хэд хэдэн алхмуудыг хамгийн чухал гэж бодож байгаа хэдэн алхмуудыг л хиймээр байгаа. Юуны өмнө бүтцээсээ эхлэе гэж бодож байгаа. Одоо манай Монгол улсад явуулж байгаа тусламж үйлчлэгээний бүтц нь ерөөсөө болж өгөхгүй. Энэ ямар бүтц юм бэ гэхээр жишээлбэл та бүхэн нэг томоохон төв эмнэлэг рүү ингээл яваад ороод үзэх хэрэгтэй л дээ. Өвчтөн орж ирлээ, хүлээж авлаа. За нэг цаг өглөө тэгээд онцлогооны хэсэг рүү явлаа, буцаж ирлээ. За нөгөө хүмүүсүүд нь хүлээж аваад за таны өвчин чинь бол дотрийн өвчин байна. Та дотрийн өвчнөөс эмчээс очиж зөвлөгөө ав гэдээ явууллаа. Дотрийн өвчин дээр очиж зөвлөгөө авсан чинь нөгөө дотрийн эмч нь наа чи мэс заслих байна гэдээ буцлаа. Дахиад хүлээ авах дээр ирлээ. Хүлээ авахаас дахиад мэс заслын эмч дээр очиж байгаа. Энэ ийм бүтц. Энэ бол айгүй тийм хүнд зовлонтой ийм бүтц яваад байгаа. Тэгэхээр энэ яриад байгаа бүтц бол биднуусын энэ бүтц чинь ерөөсөө ингээд анх байгууллагатаа л ерөөсөө тусламж үйлчлэгээ үзүүлж байгаа эмч, үзүүлж байгаа эмнэлгийн захиргаа яаж энэ үйл ажиллагааг аятайхан авч явах уу гэд тэр захиргаа талаас нь зохион байгуулсан бүтц байхгүй юу? Биднууст хэрэгтэй бүтц нь юу юм бэ гэхээр яг өвчтөн төвлөрсөн, өвчтөнлөө чиглэсэн ийм бүтц хэрэгтэй. Өвчтөн өнөөдөр үүдээр хаалгаар ороод ирлээ. Тэр хүн бол ганцхан өвчтөн хүн биш. Тэр хүн чинь бие, хэл, сэтгэл гурван юмараа давхар өвдөд орж ирж байгаа нэгдүгээрт. Хоёрдугаарт нэг хүн дээр бол ганцхан өвчин байдаггүй. Тэр хүн дотрийн өвчин, мэс заслын өвчин, сэтгцийн өвчин гэд олон өвчин ингээд дагуулад цогцхон ороод ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр хүнийг хүн гэдэг утгаар нь цогцоор нь хүлээж авмаар байгаа юм. Өвчнүүдийг нь бөөнөр нь цогцоор нь хүлээж авдаг. Тийм хүлээн авах чадвартай бүтц биднэрт хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэхээр миний энэ ярих дуртай юм юу вэ гэхээр эрүүл мэндийн салбар нэг цэгийн үйлчилгээтэй болох цаг нь болчихжээ. Нэг цэгийн үйлчилгээг тийм их одоогийн бүтцийг нэг томоор өөрчлөхгүйгээр нэг их мөнгө зарцуулахгүйгээр хийх бүрэн боломж байгаа байхгүй. Жишээлбэл миний нүдэнд ингээд бүр ингээд харагдаад байгаа юм юу вэ гэхээр нэг томоо өрөө. Нэг томоо өрөөнд дотор бол дотрийн эмч, сэтгцийн эмч, мэс заслын эмч гээд гол хэдэн эмчнэр ингээд сууж яадаг. Өвчтөн ороод ирлээ. Тэр хүнд бол ингээд нэг үйлчилгээ үзүүлдэг тэр эмчилгээний менежер гэдэг хүн хэрэгтэй байгаа байхгүй юу? Тийм том өрөөнд бүх эмчнэр сууна гэдэг бол тийм ч оновчтой сонсогдох байна. Харин мэдээллийн технологиг ашиглаад хийх ёстой юм шүү. Тий. Наад нэг цэгийн үйлчилгээ гэдэг юмыг бол би ойлгохдоо өрхийн эмнэлэг. Дүргийн эмнэлгийн түвшин дээр хийгээд. Ялангуяа таны яриад байгаа тэр бөөрийн өвчтэй, зүрхний өвчтэй, бид нар зүрхний өвчтэй хүн үзчихээ таны дотоод шүүрлийн талаас өөрчлөлттэй байгааг бол яалтч жоохон нарийн мэрэгжлийн эмчилгээ илгээдгээ. Тэр бол 3 дугаар шатлалын. Ингээд ороод эхлэхээр яалтчгүй тогтолцоо маань өөрөө би бол саяны таны яриад байгааг бол би 3 дугаар шатлалын эмнэлгийн дотоод зохион байгуулалт буюу эмнэлгийн нэг үйлчилгээний хэсгийг бол хүнд ойртуулах тал дээр ярьлаа гэж ойлголоо. Эрүүл мэндийн яг салбарын тогтолцоо буюу бодлогын хувьд аваад үзэхээр бол тэр өрх, дүүрэг харин 3 дугаар шатлал гэсэн энийхээ харилцан холбоог нь сайжруулчвал таны яриад байгаа над энэ тусламж үйлчилгээ хурдцтай хүрэх. Яагаад гэвэл та мэдж байгаа. Манайх өнөөдөр хуулиндаа хин хүссэн хүн нь хаан дуртай үйлчилгээг авах хэрэгтэй болчихсон явдал нь бол өрхийн эмнэлгийг тоохгүй, дүүргийн эмнэлгийг тоохгүй шууд 3 дугаар шатлал руу ирснээс болоод 3 дугаар шатлал маань өөрөө өрхийн эмнэлгийн, дүүргийн эмнэлгийн
ажлыг хийгээд байгаа учраас наад ачаал чинь үүсээд байгаа маа. Одоо бид нар бол яг Монгол улсад бол өвчтнийг хэтэрхийг хуваачаад байгаа байхгүй. Урьдсан сэргийлэхийн зөвлөгөөг нь одоо нэгдүгээр анхан шатны өрхтөр үйдэг. За жоохон нарийн шинжилгээ болонгууд л дүүрэг рүү явдаг. Дүүрэг нь дийлхэ байхаар зэрэг 3 дугаар шатлал руу явдаг. За энэ одоо нэг өвчтнийг хэтэрхий олон хуваагаад ингэдэг нь болохоор зэрэг яг өвчтөнд бол тийм сайхан таатай зүйл биш. Энэ тусламж үйлчлэгийг бүгдийн цогцоор нь авах сонирхолтой байдаг байхгүй. Аль ч орны иргэн. Жишээлх юм бол өнөөдөр 3 дугаар эмнэлэгт зүрхний нарийн хагалгаанд орох гэж байгаа хүн тэр хүний яг өрхийн эмчтэй нь яриад за энэ дорж байгаа гэдэг хүн чинь одоо яг хагалгаанд орох чинь ер нь өдөр тутам юу идэж уудаг хүн юм бэ гэд асуугаад суужиж болмоор байгаа байхгүй. Уг нь бол Баян мөнх шилжижсэн шүү дээ. Ер нь одоо байгаа тогтолцоо бол хуучин одоо тэр нэг цөөн хүн амтай байх үед бүрэн одоо нөх хэрэгцээ шаардлагыг хангаж исэн тогтолцоо яг өнөөгийн нөхцөлд бол энэ тогтолцоо нь ерөөсөө тарахгүй байна гэсэн байр суурь хэлжсэн. Одоо чинь өрхийн эмнэлэг дээр үзүүлэлээ тэр хүний дата нэг цуглаллаа. Дараагийн шат буюу дүүргийн эмнэлэгт очиод үзүүлээ ахиад цуглаллаа. 3 дугаар шатал дээр очлоо ахиад цуглаллаа. Тэгээ нэг хүний дата ингээ 3 газар төлрөө тухайн эмнэлгийн дотор хүрээнд ашиглагтал байгаа. Тэгэхээр энийг олох тэр манай Монгол улсад нэг давуу тал байдیں۔ Тэр давуу тал нь юу вэ гэхээр регистрийн дугаарт хүн болгон дахин давтагчшгүй. Энэ регистрийн дугаар дээр нь уйж өгөөд одоо жишээ нь Баян мөнх гэдэг өвчтний мэдээллийг, үйлчлүүлэгчийн мэдээллийг аль эмнэлэг, аль шатлалаас хамааралгүйгээр Баян мөнх гэдэг хүн дээр уяад өгчих юм бол одоо нөгөө нэг өрөөнд оруулах асуудал гэдэг юм чинь бас нэг хэлбэрээр шийдэгдэх боломжтой болоод гараад ирж байгаа юм л да. Цахим одоо нэвтрээд эхлэхээр тухайн хүний өгөгдлийн аюулгүй байдал. Одоо тэр хүний мэдээллийн нууцлалыг та юу гэж бодож байна? Амжилттай хэрэгжүүлээд ирсэн орнууд байна л да, туршлагууд байна. Одоо миний суралцаад төгсөн Японы хувьд бол тэр эмнэлэг дээр суурилсан тогтолцоонууд маш өндөр хөгжсөн. Японд нэг регистрийн дугаар байдаг учраас энэ олон өвчтнүүд хоорондоо мэдээлэл одоо яаж өвчтөнтэй нөгөө хөв хүн дээр нь уйж өгөх үү гэдэг асуудал проблем болцсон байж байгаа. Тэгэд сүүлийн үед Европын орнуудад өндөр хэмжээнд жишээ болоод байгаа Эстон байна. Нөгөө тоон гарын үсэг гэдэг зүйлүүдэд оруулж ирээд өвчтөе өөрийнхөө мэдээллийг ороод аль шинэлэгт үзүүлсэн байсан өөр дөрөө аваад хянч чаддаг. Өвчтөе өөрөө миний мэдээллийг хэн харж вэ гэдгээ эргээ хянаад эхэлчихээр мэдээллийн аюулгүй байдал талаас их амар болчихж байгаа юм л. За Баян мөнх гэдэг миний мэдээллийг нараа эмч үзэж үү, амраа эмч үзэж вэ гэдгийг би өөрөө хянаад яг үзэх ёстой хүмүүс маань үзсэн байна уу, үзээгүй нь. Яагаад энэ үзэх ёсгүй хүн үзсэн байна гэд нэг талтай мэдээллийн аюулгүй байдал байна. Цэрэнбат эмч бол бас яг одоо эмнэлгийн эрхцэн асуудлаар ажиллаж байгаа хүн бол энэ дээр бас анхаарал хандуулж байгаа байна л да. 15 онд их хурлаас баталсан энэ эрүүл мэндийн даатгахын төлөвийн тухай хуулийн үзэл баримтал бол ерөөсөө зөвхөн миний ойлголтоор бол энэ эрүүл мэндийн салбарт бол хувьсгал авчирч чадсан хуулиудын нэг гэж би үздэг. Яагаад гэвэл хуучин тогтолцоог бол сая бид нар ингээд шүүмжлээ. Тэгэхээр энэ хууль яг бүрэн утгаараа одоо хүчин чадлаараа хэрэгжиж чадах юм бол Монгол улс бол өнөөдөр нэг худлаа авахчийн тогтолцоонд шилжсэн. Өөрөөр хэлбэл тэр дэвтрийг халаад бид нар цахим карттай болж байна. Бүх даатгуулагчид. Тэгээд тэр картын одоо ашиг шим юу вэ гэхээр за магадгүй 2 дугаарт бол энэ нөгөө цахим мэдээллийн сан үүсгэнэ. Тэр хүн нөгөө картаараа эрүүл мэндийн байгууллагууд дээр очиод худалдан авалт хийж байгаа нь өөрөө тийм мэдээллийн database үүсгэж явчихна. А нэгдүгээр ач холбогдол юу вэ гэхээр нөгөө одоо үндсэн хуулийн заасан иргэний нөгөө эмнэлгийн тусламж үйлчлэгээ авах эмнэлгийн байгууллага сонгох эрх нь одоо бүрэн эрхээрээ нэгдэж байгаа. За 3 дугаарт энэ хуулийн одоо ач холбогдол юу вэ гэхээр энэ хууль үнэхээр одоо бүрэн одоо хүчин чадлаараа хэрэгжиж явах юм бол ерөөсөө эрүүл мэндийн салбарт тэр одоо чанарын хяналт гэдэг ойлголт бол ерөөсөө энэ салбарын зах зээл нь өөрөө одоо энэ эрүүл мэндийн салбарыг хянах одоо бүрэн боломжтой ийм одоо хууль шүү дээ. Өөрөлдөө энэ хуулийн үзэл баримтлал юу вэ гэхээр аль эмнэлэг рүү хин гэдэг эмчтэр хичнээн үйлчлүүлсэн энэ чинь нөгөө цахим картаараа бүртгэгдээ явчихж байгаа. А тэр хэрээрээ нөгөө тухайн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилт даатгалаас ямар хэмжээний санхүүжилт авах вэ нэгдүгээр. Хоёрдугаар тухайн эмчийн нөгөө хөдөлмөр хөлсийг бодиттой үнэлэх зөв. Миний хувьд бол ерөөсөө энэ эрүүл мэндийн салбарын төрийн үйлчлэгээний систем шүү дээ. Энийг бол энэ схемийн цалингаас ерөөсөө ангижруулъя гэсэн ийм үзэл бодолтой юм. Нэлээ өөдрөг үзэл бодолтой. Тэгэхээр Амар санаа доктор маань бол бас энэ Монголын залуучуудын холбооны дэргэдэх эрүүл мэндийн хорооны удирдах зөвлөлийн дараагаар нь бас ажиллаж байгаа. Эрүүл мэндийн хороо бол Монголын залуучуудын холбооны дэргэд байгуулагдаад бас одоо нэг 3-4 жилийн нүүр үдчихлээ. Тэг яг энэ дээр бол холбооны энэ хорооны үзэл баримтлал нь бол ер нь энэ эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа одоо залуу эмч нар, дээр нь оюутнууд,
эдгээрүүдийнхаа нийгмийн асуудлыг нэгдүгээр шийдье. Хоёрдугаарт энэ эрүүл мэндийн салбарын тогтолцоогоо бас шийдье гэсэн ийм юмнууд бол явж байгаа. Хажуугаар мэдээж зэрэг бас хүмүүнлэгийн ажил гэдэг олон ажлуудыг давхар гүйцэтгэдэг л дээ. Тэгэхээр өнөөдөр бол жишээлбэл дөнгөж сая цахим эрүүл мэндийн асуудал яригдлаа. Өвчтнүүдийн талаас бид нар бас нэлээд ярьлаа л да. Тэгэхээр би бодохдоо энэ цахим эрүүл мэндийг бол бас эмчнэр тусламж үйлчлэгээ үзүүлж байгаа талын улсуудын өрсөлдөөнийг нэмэгдүүлэхэд асар ач холбогдолтой гэж бодож байгаа. Яагаад вэ гэхээр зэрэг яг өнөөдөр Монгол улсад одоо яг эдгэрэлтэнд суурилсан ангаах ухаан гэж юм алга байна. Бид нар эмчилж гин, оншилж байна. Тэгээд эцсийн үр дүн бол биднээс хүсэж байгаа үр дүн бол ерөөсөө эдгэрэлт байхгүй юу? Эмч болгон дээрээ одоо дата бааз үүсгье, мэдээллийн сан үүсгье. За Амарсна гэдэг эмч чинь 100 хүн одоо эмчилсэн. Тэндээс хэдэн эдгэрсэн. Хэдэн одоо нас нь уртссан. Хүндрэл хэд гарсан. Хэдэн эмчилгээний үр дүн нас барсан. Энэ бүх чанартай холбоотой мэдээллийг эмч совилогч болгон дээр үүсгэе л гэж бодод байгаа. Хэрв энэ ил тод байдлыг бий болгочих юм бол нэгдүгээрт өрсөлдөөн бий болно. Тэгэхээр өрсөлдөөн гэхээр зэрэг манайхан одоо жишээлбэл хоёр ховын эмнэлгийн хоорондын өрсөлдөөн гэж бодоод байдаг. Өрсөлдөөн гэдэг чиг өргөн хүрээнд байдаг юм аа. Бид нар хэрвээ энэ мэдээллийн санг бий болгочих юм бол юуны өмнө жишээлбэл хоёр эмч хоорондоо өрсөлдөж эхэлнэ. Амарснагийн өвчтөн 100% эдгэрсэн байна. Одоо Баян мөнхийнх ягаад 95 байна вэ гэдэг асуудал хоорондоо яригдж эхлэх байхгүй юу? Тэгээд эн чин дараа нь явахдаа яадаг вэ гэхээр тасаг дотроо өрсөлдөж эхэлнэ. Тасгууд хоорондоо өрсөлдөж эхэлнэ. Дараа нь эмнэлэг хооронд өрсөлдөж эхэлнэ. Тэгээд дараа нь ховийн эмнэлэг, улсын эмнэлэг өрсөлдөж эхэлнэ. Хоёр ховийн эмнэлэг хоорондоо өрсөлдөж эхэлнэ. Өрсөлдөөн бол альва юмны хөгжих үндэслэл болж байдаг. Тэгээ эдгэрэлт чинь айгүй харьцангуй ойлголт шүү дээ. Тэгэхээр яг яхаа хугацаагаар хязгаарлаж тэрийг бүртгэж харьцангуй биш. Энэ эдгэрэлтийг тооцдог нарийн аргууд маш олон байна. Энэ эдгэрэлтийг тооцдог шинжлэх ухаан гэдэг чинь бүр ерөөсөө дэлхийн түвшинд нарийн хэмжээнд хөгжсөн байна. Хүнд өвчтөй хүмүүсүүдийг эдгэрэлтийг нь хэмждэг тусгай арга байна. Хөнгөн өвчтөй хүмүүс бага эрсдэлтэй хүнийг хэмждэг тусгай арга байна. Тэгэхээр зэрэг эдгэрэлт болгон дээр цаана бас нэг нөхцөл байгаа байхгүй юу? Тэрийг бүгдийн одоо риск adjustment гэж ярьд юм да. Одоо эрсдлийг нь ингээд тааруулаад за улсын эмнэлэг дээр жишээлбэл 100 одоо нэлээд ноцтой хүн ингээд эмчлүүлээд эдгэрсэн байна. Энэ нь бол яг ижил төвшний одоо ийм одоо хөгжилтэй орнууд гэдэг юм уу дэлхийн түвшинд ийм байна гэд гаргачихсан байж байгаа. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө тэрэнд эргэлзээд байх юм байхгүй. Бид нар зүгээр л энийг хийх ёстой. Чанарын хяналт гэснээс ерөнхийдөө нэг эрүүл мэндийн салбарт байгаа одоо алдаа дутагдал юм уу та одоо эмчийн алдаа гэж ярьдаг. Тэр тогтолцоонууд дээр судалгаа хийгээд үзсэн чинь ерөнхийдөө нэг 7% нь яг зөвхөн хувь хүнээс болсон алдаа л та. 7%. Тий. Хувь эмчээс. Эмч яг хувь хүний хариуцлагаас болсон. Тэгээ үлдсэн 90% нь юуных байх вэ гэхээр цэвэр тогтолцооны алдаа гэдэг. Тэгэхээр бид нар одоо энэ цахимжуулаад энэ өгөгднийхаа датаг хийгээд энэ одоо 1 2 3 дугаар шатлалын хоорондын уялдаа холбоог зөв хийгээ явуучих юм бол нөгөө энэ алдаа гэдэг юм чинь буураад багасх тал руугаа л явна гэсэн үг л дээ. Нэг талаас. Нөгөө талаас баннаас бас асууж чий гэж бодод байгаа байхгүй. Сая миний хэлсэн тэр нэг эмч болгон дээр, совилогч болгон дээр мэдээллийн бааз үүсгээ тэр эдгэрэлтийг нь хэмждэг, эмчилсэн үр дүнг нь хяндаг тэр мэдээллийн сан үүсгэх тэр хэцүү юу? Яг үнэ асуух гэдэг. Тэр одоо би яг ингээд захим эрүүл мэндийн ямиг одоо бас нэг суураас нэг жоохон тайлбарлаж. Яг тийш орохоос өмнө яг энэ сая энэ асуудал дээр би нэг байр суурь хэлж байна. За тэгээ за. Сүүлийн 5 жилийн судалгаа одоо би хийж байна л да. Тэгээд жишээл төлөөлөл харах юм бол одоо жишээ нь 2014 оныг суглаад авъя л да. Тэгээд энэ дээр яасан бэ гэхээр улсын хэмжээнд бол нийт 75 тохиолдол одоо эмчийн хэрэг бол одоо цагдаагийн байгууллагаар шалгагдсан юм байна л да. Тэгээ энэ 75-аас бол Монгол улсын одоо шүүхийн байгууллагаар 9 тохиолдол шийдэгдсэн байдаг. Ямар нэгэн байдлаар шийдэгдсэн. Тэгэхээр 75-аас 9-ийг хас 64 тохиолдол бол үндсэндээ одоо маш бага тав байна. Тий. Энэ 64 гэдэг бол одоо хэрэг бүртгэл одоо мөрдөн байцаалтын шатнд бол энэ бол гэмт хэрэг биш гэж үзээд хэрэгсэхгүй болгоод хаагдсан тохиолдол. 9 гэдэг нь маш бага тав байна гэж хэлсэн шүү. Ер нь бол тэр тал дээр бол би өөртөө чинь санал нэгдэж чадахгүй. Яг тэгвэл ер нь ингээд динамикийг харах юм бол ер нь сүүлийн жилүүдэд бол энэ эмчнэрийн одоо шалгаж байгаа тоо бол өсөж байгаа гэж бол би хэлнэ. Яг тэр шүүхээс одоо ял аваад ч юм уу те тэр тоо бол өөр гэж болно. Жишээл эрүүгийн хэрэг байх уу, иргэний хэрэг байх уу те жишээл иргэний хэрэг байх юм бол нөгөө гим хорон хэрэг гэж явна шүү дээ тийм ээ.
Өшөө дээрээс нь миний нэг хэлэх зүйл бол тэр эмчийн алдааны тухайд бол ерөөсөө энэ эмчийн алдаа гэдэг ойлголт чинь анагаах ухаан үүсч хөгжсөн цагаас эхлээл одоо бид нар бүгд эмч хүмүүс оршин тогтносоор ирсэн. Их гоё тодорхойлт өгдөг шүү дээ эмчийн алдааны тодорхойлт. Анагаах ухаанд эмчийн алдаа гэдэгт хүйтэн цэвдэг сэтгэлийг болоод болгоомжгүй, хайхрамжгүй, хөнгөн хийсвэр хандлагын ямар нэгэн илэрлэггүй цэвэр одоо сайн санааны төрөгдлөө улмаас үүссэн одоо эмчилгээний онцлогооны дутагдлыг ойлгоно гэдэг одоо анагаахын айлч одоо сурагч гэнээр. Тэгэхээр тэр цахим бүртгэл саяны тэр одоо мэдээллийг цуглуулж саяны тэр дүгнэлтийг гаргахын тулд өөрөө хэлээд байгаа санааг тооцох ёстой. Нэг Энэ үзүүлэлт нь бүхнийг болох тооцох ёстой. хэрэгтэй. Яг бол дэлгэрүүлээ ярих юм бол одоо би нөгөө объектив, субъектив шалтгаан гэл ингээл ярих байх. Тэр бүхнийг цаг үрхээ болъё. Одоо энэ захим засаглалтай холбохын тулд өнөөдөр яг одоо ингээд судалгаа хийгээд одоо энэ зөрчлийн тоо ч юм уу те одоо энэ салбарт нөгөө хяналтын тогтолцоо бий болгоо ингээд нөгөө их сурвалжуудаас татаж аваад хайхаар яг эцсийн дүндээ нөгөө нэг тоо нийлнэ гэж байдаг шүү дээ. Энэ тал дээр нөгөө их сурвалж болгон ч өөрөөхөө бүртгэл яваад байдаг учраас яа харахгүй өнөөдөр эрүүл мэндийн салбарт бол нэгдсэн одоо нэг юм системчилсэн энэ захим одоо бүртгэлийн систем яа харахгүй юм орон зай бол өгүүлэгдэж байгаа гэдэгтээ санал нэгтэй. Өвчтөн эмнэлэг дээр ирлээ. За бид нар бүр холын сайхан Говьалтай аймгийн нэг хүнийг авъя л та. Бат гэдэг нэг сайхан. Тэгээ Бат гэдэг хүн чинь сайхан ингээд нэг Сумыгын эмнэлэгт үзүүлээ. Та ингээ хотод очиж үзүүлэх хэрэгцээтэй байна. За аймагт очиж үзүүл. Аймагт очиж үзүүлсэн чинь та хотод очиж үзүүлэх хэрэгтэй байна. Хот ирлээ. Нэгдүгээр эмнэлэг дээр ирлээ. Нэгдүгээр эмнэлэг дээр ирээд цаг авсан 14 хоногийн дараа онцлогооны юуны цаг бичээд дахиад 14 хоногийн дараа үзүүлэх цаг. Яг бодит байдал дээр энгийн хэлэх юм бол яг ийм л. Тэгэхээр тэр хүн яагаад аймгийн төвөөс захиалга авч болохгүй гэж. Зүгээр энгийн ингээ хэлбэрх юм чи. Тэгэхээр үйлчлүүлэгч талаас нь тийм нөгөө эмчийн талаас. Тэгэхээр одоо ингээд нэг талаасаа үйлчлүүлэгч орж ирээд нөгөө талаасаа нөгөө өвчтний чинь үйлчлүүлэгчийн мань хүлээж авч байгаа эрүүл мэндийн салбарын ажилтан гэдэг нэг хүн гараад ирж байгаа. Тэгэхээр энэ хоёр хүн маань хүнд маань аль болох эвтэхнэр захин програм маань байх юм бол нөгөө өгөгдөл гэдэг юм чинь цуглах зөв цуглах гэдэг байгаа байхгүй. Манайх би бол одоо бурууг нь бас өгөхгүй байгаа юм л да. Манайх 384 одоо маягтаар өвчтнийхээ датаг цуглуулдаг. Ерөөсөө л манай захим хэлбэрт програм руу шилжих юмнууд энээс эхэлсэн байхгүй юу? 384 маягтаар манай програм тайлан гаргаж чаддаг. Тэгэхээр тэр тайлан хэн авч байгаа юм бэ? Яаж цуглуулж байгаа юм бэ гэдэг тэр эмч өвчтөн дээр тийм. Тэгэхээр бид нар одоо зүгээр концепцээ өөрчлөөд тэр програм дээр өгөгдөл оруулахад өвчтөндөө эмчтэй амар, эрүүл мэндийн байгууллагын күндээ амар, нөгөө талдаа тэрэндээ мэдээлэл өгөхдөө өвчтөн үйлчлүүлэгчтэй амар байх юм бол ингээд дата чиглэлээ цуглаад эхэлчихэж байгаа ч тэр хүний мэдээллүүд ингээд өвчтнийх нь мэдээллүүд ингээд нэг цуглуулсан мэдээлэл дотроос бид нар мянган төрлийн маягт гаргаад боловсруулад гаргаад авах шиг амархан юм байна. Тэр Баянхоо миний асуулт одоо шилэн данс гэдэг шиг эмчийг бол шилэн л болгочих гээд тийм ээ. Нэгсэндээ тухайн эмчийн чанартай үйлчилгээ тэр одоо жишээлбэл наран туяа 100 хүн үзчихэд чи хэдийн нэрүүлжүүлж чаддгүй гэж юмыг өөрийн чинь цахимаар тодорхойлж болох тийм боломж юу? Шилэн эмчтэй болно гэдээ ярьчлаа л да. Ер нь бол үнэн. Санаа бол тийм. Гэтэ энийг яг хоёр аргаар хийж болж байгаа юм. Нэг нь бол одоо тэр одоо нарантуяа эмчийн одоо үйлчлэг эмчилгээний үр дүнг зөвхөн эрүүл мэндийн салбарын дотор нь ил тод болгоё гэсэн нэг санал байгаа. Нөгөөх нь болохоор зэрэг бүр одоо Монголын бүх нийт ард иргэдэд ил тод болгоё гэсэн. Энэ хоёр юм байж байгаа. Энэ дээр бас нэг гажуудал үүсдэг юм. Эмчийн нэр төрийн асуудал гэж нэг юм байгаа шүү дээ. Эмчийн нэр төрийн асуудал гарч ирдэг нэгдүгээр. Хоёрдугаарт яадаг вэ гэхээр зэрэг ард түмэнд ил тод болгочхоор зэрэг зөвхөн сайн эмч нь бүгд шавдаг. За яг энэ байдал бол Японы жишээн дээр бол гарч ирдэг л дээ. Японд бол жишээлбэл энийг ард иргэдтэй бүр ил болгочихсон юм билээ. Одоо би жишээлбэл зүрхний хагалгаанд орох гэж байгаа бол зүрхний хагалгаа гэж компьютер дээр шивэнгүүт за энэ эмч, Хина эмч, Като эмч одоо тэдэн хүн үдсэн байна, тэр нь эдгэрсэн байна гэж гараад ирэх жишээтэй. Тэгэл эндээсээ харж байгаа аль боломжийнх нь өөрөө ингээд эсвэл газар зүүн байшлаа харж байгаа ингээд сонгодог юм байлээ. За энэ дээр бол бас гажуудал үүсч магадгүй юм байлээ шүү. Тийм учраас би ил тод болно гэдгийг бол их болгоомжтой үе шаттайгаар хий. Эхлээд ядаж салбар дотроо эмчнэр хоорондоо нэг нэгэ харждаг. За би одоо компьютерийн сүлжээ рүү ороод Цэрэнбат хэдэн хүнийг эдгэчихвэ. Яг надтай адилхан илгэний эмч байлаа гэж бодоход одоо хэдэн илгэний өвчтнийг үзээд хэдэн эдгэрсэн байна гэдээ би нэг үзчихдэг болчдөг тийм үү. За Баянмөнх одоо Цэрэнбатынхыг үзчихдэг, Цэрэнбат Баянмөнхийг үзчихдэг. Ийм төвшөнд байж болж байна. Эрүүл мэндийн дата гэдэг бол ерөөсөө л Монгол улсад
одоо ингээд нийт датаг цуглуулахад 80% нь эрүүл мэндийн дата бол. Тийм хэмжээний өгөгдөл цугладаг. За тэгээд тэр ингээд нэг эрүүл мэндийн дата гэж цуглуулчлаа. Тэгэнгүүт л тэн дээр ингээд нөгөө хоорондоо нь одоо түрүүн аюулгүй байдал гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр өвчтний анхдагч мэдээллийг хаанаас авах гэхээр иргэний бүртгэл мэдээллийн төвөөс нөгөө хүн ингээд бүртгүүлж байгаа шүү дээ. Тэр мэдээлэл ингээ өвчтний дата хоёр ингээ хоорондоо нь холбогдож байгаа байхгүй. Энэ холбоосыг салгачих тэр яг ингээд хинийх нь мэддэхгүй эрүүл мэндийн нэг асар их дата үүсэж байгаа үст дээ. Тэрэн дээр нөгөө судлаачид нь ажиллаад big data гэд нэрлэгдээд байгаа. Тэр чинь нөгөө нээлттэй дата болоод тэгэхээр хүссэн судлаач нар ажиллаад шаардлагатай бүх мэдээллүүдээ гаргаад ирдэг. Хөвжөлтэй хөрхөө мөн дөхөө. Сэргэлэн цаваа дүлгэн. Ихрий алтам дэги. Хүүхдүүдээ би чадлаа. Та нар ч гэсэн чадна үсттэй. Би чадлаа. Би чадлаа. Би чадлаа. Би чадлаа. Би нэвтрүүлэхдээ үзэгч хүүхдүүд та нарыгаа урьж байна. Альва эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөрт техник технологи байлгүй л яг гэхдээ эмч сувилагчгүйгээр энэ асуудлыг шийдэх арга байхгүй. Ялангуяа шалгалтын асуудлууд дээр та нэлээд их хатуу хандаж тэр үед нэлээд их оюутан унж тийм ээ төгсөгч нар унж эдгээр нэлээд шууган тарьж исэн. За тэгээд бахан тестийн асуудал дээр тийм учраас би яг одоо эрүүл мэндийн яамд очингуудад биний ганц хүсчээсэн юм бол за ерөөсөө энэ эмч нараа чадахжуулъя. Яг гэвэл би одоо 2008 онд Монголд ирсэн шүү дээ. Америкаас Монголд ирээд би тэгээд эмчийнхаа лицензийг авах гээд ингээд нэг ном уншаад одоо шалгалт өгсөн л доо. Гэтэл ерөөсөө би бүр айгүй шоконд орсон юу вэ гэхээр зэрэг ийм нэмгхэн ерөөсөө дотроо нэг 1000-гаатхан тесттэй тийм цагаан номоор эмч болж исэн. За би тэрийг нэг 7 хоног унснуудаа нэг 10 хоног за нэг сарж унснуудаа. Тэгэл ерөнхийдөө шалгалтандаа тэнцэл би эмчийнхаа лицензийг авсан л та. Яг тэгвэл би чи эмчээрээ ажиллахгүй олон жил гадаад байсан учраас дахиж авах шаардлага гарсан. Тэгэхэд юунд шоконд орсон бэ гэхээр зэрэг ямар хялбархан юм бэ? Манай эмч болоход ямар хялбархан юм бэ? Эмчийн эрхийг авах яагаад ийм хялбархан байна вэ гэдэг дээр би нэгдүгээр шоконд орсон. Яагаад гэвэл би чинь одоо 8 жил одоо Японд сурсан, 2 жил Америкийн нэгдсэн улсад ажилласан. Тэгээд тэнд байдаг эмчи болох тэр лицензийн процессыг бол бүгдийг мэддэг л дээ. Маш жил сурч ижил нэг эмчлэг хийж авдаг шүү дээ. Тэр шоконд ороод тэгээд би болж игэл энэ нэг системийг л нэг өөрчлөсөн гэж бодоод яваад идэг гэсэн байхгүй. Тэгээд яг уу 100000 болгосон чинь нөгөө нэг хамгийн анх шалгалт өгсөн улсуудыг бараг 95% нь унтсан шүү дээ. 95% 5% тэнцсэн. Тэгээд одоо тэнд чинь бөөн асуудал үүсээд л ийм юм болсон юм байна. Тэгвэл нөгөө нэг миний хүсэж байсан шинжилэл бол хүрээгүй байгаамаа. За. Би бол их өндөр түвшинд бодож байсан. Тэгээд тэр түвшинд хүрэхийн тулд манай эмч нарыг яг хоёр үе шаттайгаа шалгалтыг одоо авдаг байя. Эхлээд одоо мэдлэгийн шалгаад дараа нь одоо тэр гардан үйлдэлээр нь ингээд хоёр шалгалт авъя. Гардан үйлдэл дээр нь бас ёс зүйн талаас нэлээд хүчтэй юм оруулж өгье. Яг бол одоо манай эмч нарын ёс зүйн асуудал ихээхэн асуудал ярьдаг учраас ингээд ийм хоёр үе шаттай болгоё гэд тэгээд одоо бол тэр шалгалтын тестийг би анх оруулж ирэхдээ бол ерөөсөө яг одоо олон улсын төвшөнд авдгаар нь л авчий гэж бодсон юм. Тэгээд авах гээд ингэсэн чинь ер нь арай л хэцүүдэж магадгүй, арай л чангатаж магадгүй санагдаад зөвхөн дотоодынх нь одоо энэ манай энэ анагаахын их сургуулийн багш нар шиг хүмүүсүүдээр нь яг өөртөөх нь хичээл заасан хүмүүсүүдээр нь шалгалтын асуултыг бэлтгүүлсэн байхгүй юу? Энэ талаар бид нар бас яг бодит байдал дээр очиж сурвалжлага авч оруулна. Эмнэлгийн мэрэгжилтэнд мэрэгжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтөй холбоотой үйл ажиллагааг эрүүл мэндийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж дүрм журмаар зохицуулна. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эмнэлгийн мэрэгжилтний төгсөлтийн дараах сургалтын алба нь зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгохтой холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Төгсөлтийн дараах сургалт гэдэг тогтолцоо энэ анх бий болоогүй байхад 96 оноос өмнө бол яг хүмүүс маань төгсчөөл тэгэл тэр ажиллаа хийгээл яваад байдаг гэсэн байхгүй. Одоо нэг тийм айхтар бүгдээрээ
ганц хоёр идэвхтэй хүмүүс нь бол мэрэгчлээ дээшлүүлээд ингээд сургалтанд хамрагдаад ахиад яваад байдаг. Тэгэл төгсөж гараад тэгэл нутагтаа очиод нэг суманд очисон бол тэндээ насыг ордог хүмүүс байгаа шүү дээ. Тэр бүх хүмүүсийг сургалтанд одоо ийм тасралтгүй сургалт гэдэг юм лицензийн хугацаагаар лицензээр нь бариад тэр хүмүүсийг мэдлэг мэргэжлийн дээшлүүлнэ гэдэг маань өөрөөр хэлбэл манай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар нэг талдаа бол сайжирсан. Сая 15 онд бид нэр сорилын сандаа үнэлгээ хийгдсэн. Тэр нь болохоор хуучин сан бол ерөөсө төгсөгчд ч бай, ажиллагсад бай, төгсөлтийн шалгалт өгч байгаа хүмүүс бай. Тэр нөгөө бид нэр төгсөлтийн дараах сургалт гэж юм явдаг байхгүй. Тэр төгсөлтийн саргаах сургалтын шалгалтын асуулт бол бүгдээрээ нэг сан дээр явж идэг гэсэн. Зэргийн шалгалт нь болт гэдэг. За тэгэхээр тэр сангуудыг өөрөлдвөл бид нэр англиад одоо бол яг журамдаа заснаар бол жилдээ бид нэр тухайн сорилын сангийн 50%-ийг шинжлэх ёстой гэсэн ийм журам байдаг. Тэр журмын дагуу бол бид нэр бол энэ жил шинжилээд нэг 20,000 орчим тесттэй болцсон байж байгаа. Боломжтой бага хэмжээ шалгалтаа өгсөн. Шалгалт гайгүй. Тэнцэн. За баяр хүргэе. За баярлаа. Шалгалтанд хэр бэлдсэн? Нэлээ их бэлдсэн. Гэтэ уламжлалтын хэсэг нь болохоор гайгүй, ёсны болохоор жоохон хэцүү юм байна. 100 тестнээс сонголт хийгээд 70-аар тэнгүүд 80-аар тэнцсэн. 100 тесттэй нэг тест 1 минут. За тэгээд ер нь тестүүд нь ямар санагдав? Хэр одоо оновчтой байж гэх юм? Ерөнхийдөө боломжийн яг нэг бэлдэх хүрээнд юуныхаа хүрээнд л юм л та мэрэгчлийнхээ. Би эмзэгээр өгсөн. Одоо манад авж байгаа шалгалт бол зөвхөн тухайн мэрэгчлэтнийг мэдлэгийн онлын мэдлэгийн түвшинд шалгадаг байхгүй. Яг ур чадварын чадамжийн ингээд үнэлж ийн нөхөр бас учир дутагдaltaй. Тэгэхээр олон улсын жишг бол нэгдүгээрт нэг юм 3 шаттай явдаг юм байна л да. Нэгдүгээрт нь бол тухайн мэрэгчлэтнийг онлын мэдлэгийг шалгаж байдаг. Дараагийн шатанд мэрэгжлийн онол гэдэг юм шалгуулж байдаг. Мэрэгжлийн онолоо шалгуулаад тэрийгэ тэнцсэн тохиолдолд нөгөөх маань ур чадвар энэ шалгалтанд ордог. Тэгээд энэ 3 төвшингийн шалгалтыг авчих юм бол нөгөө хүн маань одоо насан туршдаа тухайн мэрэгчлэр ажиллах лицензтэй болдог. Манайхан бол яг манай энэ тогтолцоог зарим талаас нь зарим хүмүүс бас сайшаадаг байхгүй. Тэр хүн 5 жил болгон ингээд те багцаараа сургалтаа ингээд байнга мэдлэг мэрэгчлээ дээшлүүлээд тэрийгээр нь үнэлээд тэр хүний лицензийг сунгаж ийн гэдэг бол нэг талаас нь бол зөв юм аа. Бидний хамгийн том анхаарал тавих фронт бол хөдөө орон нутаг байна. Хөдөө орон нутгийн эмч нарт бид нар ажлын байрны сургалтыг явуулах тэрийг одоо тэнд нь төгөлдржүүлэхийн тулд нэг хугацаа алдуулахгүй цахим гэдгийг ашиглая гэж ярьж байгаа шиг байна. Тэгэхээр хуучин бол бид нар өндөр нарийн мэрэгжлийн эмч нар очиод сургалтаа явуулаад заагаад хийгээд бид нар явуулдаг. Одоо ч заримдаа гэрээгээр ажиллуулаад бид нар явуулдаг л да. Тэгэхээр одоо энэ бодиттой үр дүн гарах хэмжээнд энэ байж чадчихна гэж бодож байна уу? Үгүй юу? Ер нь энийг сайжруулахын тулд юу хийвэл үр дүнтэй вэ? Тэгэхээр одоо бол жишээлбэл одоо Монгол улсад одоо орон нутгийн эмч одоо хотын одоо нарийн мэрэгжлийн эмч нарын хооронд бол мэддэг чадварын нэлээд ялгаа гарцсан байгаа. Асар ялгаа гарцсан байгаа. Тэгэхээр зэрэг одоо энэ дээр бол төр засгийн зохицуулт хэрэгтэй байна. Төр засаг одоо яамаар байгаа вэ гэхээр зэрэг одоо энэ нарийн мэрэгжлийн маш сайн боловсрцсан энэ эмч нарыг хаяа нэг мөнгөний гаргаа санхүүгийн шийдээд одоо хөдөө томилтоор явуулдаг баймаар байна. Сар юм уу, 3 сар ч юм уу, за зарим нэг хагас жилээр ч юм уу. Дээр үед бол захиргааталтар чи одоо ингэж явгаад шууд явуулдаг байсан. Одоо 3 дугаар эмнэлгийн тэр зүрхний шигдээсийн тасгийн эмчнэр бол одоо асар өндөр бэлтгэгдэж байна шүү дээ. Тийм ээ. Маш өндөр бэлтгэгдсэн байгаа. Тэгэхээр тэр эмчнэрийг ч л одоо бид нар томилолтоор ингэж хөдөө сайдуудын үед гарсан тийм бас тушаал байдаг шиг санаж ин л да. Эмчнэрийг орон нутагт одоо сараар ажиллах, жилээр ажиллах юм гэрээгээр тэгээд бүр даашаа солилцоо төрүүжээсээ тиймэрхүү одоо үйл ажиллагаа хийгдэж байсан тэр тасарсан. Тэр жоохон ингээд удаашраа тасраад нөгөө ирчээ алдсан байгаа. Тэрийг жоохон сэргээд би бол бүр эсэргээрээ бүр бараг л нөгөө социализмын үед бид нар чи яа захиргааддаг байсан бэлээ те. Тэр эмч тийшээ очиод тэд тонцоод иргээд бүр бараг л тийм хэмжээнд л эмчнэраа бас нэг ойр ойрхон ортаац хийгээл ингээд хөгжүүлэл ингээд явмаар байгаа юм бол тэгэх юм бол манай орон нутгийн эмчнэр бол чадах маш хурдан сайжрах ийм боломж байгаа. Тэр лицензийн тасралтгүй сургалт гэдэг нь багц цагийн сургалт, зайны сургалт, ажлын байрны сургалт гэсэн 3 янзаар явагддаг. Багц цагийн сургалтанд ирээд өгөхөр нэг сэдвийг одоо олон мэргэжлийн хүмүүс тойроо жишээлбэл бид нар бол хамгийн багаар бодоход 3-5 хүнтэй баг нэг багц цагийн сургалтын дээр оруулдаг. Тэгээд тэр хүн маань жишээлбэл яаралтай тусламж ихт чинь тэн дээр гэмтлийн хинж байдаг, хүүхдийн хинж байдаг. Эсвэл бол одоо юу гэдэг нь те
бүгдээрээ нийлж цогцоороо нэг сургалтыг зохион байгуулдаг. Тэр очиж сургалт явуулж байгаа эмчнэр маань өөрөлдвөл дандаа магистраас дээш цолтой. Тэгээд зэргийн хувьд бол бид нар ахлахаас дээш зэрэгтэй гэж байдаг. Гэхдээ мэрэгжлийн зэргийг бол нэг тийм айхтар нарийн шаарддаггүй. Төв эмнэлэг тусгай мэрэгжлийн төвүүдийн нарийн мэрэгжлийн эмч сувилагч нарын багийг аймагуудын нэгдсэн эмнэлэгт 6 сар хүртэлх хугацаагаар мөн орон нутгийн эмнэлгийн мэрэгжилтнүүдийг төв эмнэлэг тусгай мэрэгжлийн төвд богино хугацаагаар ажилуулах тогтолцоог 2010 оноос хэрхэн бүрдүүлэн хэрэгжүүлж байсан талаар 120-80 эрүүл мэндийн хөтөлбөрийн баг сурвалжлан хүргэж байна. 2010 оны намар 10 сарын дундуур Говьлтай аймгийн аймагт эрүүл мэндийн яамны 90 жил шуумаар ламбас сайдын үед тэгээд хөдөө орон нутгад ажиллах томилтоор явсан. Тухайн үед бол ямар бодлого гарсан мэхлээр төвд ажиллаж байгаа одоо өндөр нарийн мэрэгжлийн эмчнэрийг сум болон аймагуудад ажиллуулад за оронд нь нэг эмчийн одоо тухайн одоо эмнэлэгтэн татаж авч ажиллаулдаг ийм тогтолцоо байсан шүү дээ. Жишээлбэл их хүүхдийн эрүүл мэндийн төвийн одоо эмэгтэйчүүдийн эмч аймагт очиод ажиллаа гэхэд тэнд байж байгаа эмэгтэйчүүдийн эмч нь бол энэ их хүүхдийн эрүүл мэндийн төвд ажиллах жишээ нь. Тэгэхээр ер нь бол төвөөс 6 сарын хугацаагаар очиж ажиллана гэдэг бол тэнд нь байж байгаа эмчнэрт маш их том одоо сургалт явуулдаг, хамтарч мэс засалд ордог, хамтарч одоо бүх үйл ажиллагаа зохицуулдаг. Нарийн мэрэгжлийн эмч гэхэд тэнд их цөөхөн байна. Тэ? Нэг хоёрхан шиг одоо бид нар өнөөдөр ихэд зөвхөн одоо анестезийн энэ мэрэгжлийн эмч гэхэд байна шүү дээ. 10-аас 15 эмч нэг өдөр ажиллаж байдаг байхгүй. Тэгэхэд бол тэнд ганц л эмч байна. Тэгэхээр тэр ганц эмч чинь хөдөө явна тийм ээ. Тэр ганц эмч чинь шөнийн хаалгаан, өдрийн ажил, бүх ажил дээр ганц эмч нь байна. Ганц эмч бол бүр тэр аймгийн хэмжээгээр аймгаас тэр их олон 20-30-аас суманд бол ажиллаж хүрнэ гэдэг бол хэцүү байхгүй юу. Тэгэхээр эмчнэрийн хувьд бол айгүй дутагдaltaй. Тэгэхээр тэнд нэг 100 орчим хаалга бид нар бас хийсэн байгаа. Бас мэсцэслийн эмчтэйгээ хамт явсан байгаа. Эндээс манай 3 дугаар эмнэлгийн мэсцэслийн эмч доктор Баяраа эмчтэй бол бид хоёр хамтарч мэсцэслийн чиглэлээр бол тэнд мэсцэслээ хийгээд би мэдээгүүлжүүлэг эрчим тэмцлийг нь бол хариуцж явж байсан байна. Эмчнэрийг орон нутагт ажилуулахын тулд бид төвөөс явж ирсэн эмчнэртэй 1 сая хүртэлх төгрөгийн тэтгэмж хүртэл одоо олгож ирсэн шүү дээ. Нэг эмч 6 сараар явхад бол 6 сая төгрөгийн тэтгэмж авч ингэж явж ирсэн. Энэ нь бол зүгээр нөгөө эдийн засгийн хувьд одоо хөшөөрөг болгож ажиллаж ясны одоо давуу тал л да. Сая одоо Дорнот аймаг, Хэнтэй аймаг, Архангай аймагт ажиллахад бол өндөр мэрэгжлийн эмчнэрийг одоо бид нэр явуулмаар байна гэж. Цаашдаа бол энийг хийх хэрэгтэй л гэж бодож байна. Хоёрдугаарт сая нөгөө Цэрэнбат докторын ярьсан бол ерөөсөө ус агаар шиг хэрэгтэй байгаа. Яагаад гэвэл өнөөдөр манай эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч сувилагч нарын одоо жижиг том алдаа асар их байгаа. За бид алдаа гэхээр зэрэгэл бүр ингээл хүний амин дээр тулсан алдааг яриад байгаа байхгүй юу? Тэрний чинь наан зөндөө олон жижиг алдаанууд байгаад байгаа маа. Жишээлх юм бол хит онцлох гэдэг нэг зовлон байна. Хүний өвчнийг одоо нэг дунд зэрэг байхад ч их хүнд юм шиг хэлцдэг. Эсвэл бол за одоо баг онцлогч гэдэг юм уу те арай нэг хүнд өвчтэй хүнийг арай гайгүй юм шиг хэлцдэг ч гэдэг юм уу. Ийм алдаа бол өдөр тутам хэдэн мянгаар хэдэн зуун мянгаар яригдахаар хэмжээнд байна. За буруу онцлогоо байна бас. Энэ дээр ерөөсөө ямар ч хариуцлагын тогтолцоогүй бид нар яваад байна. Уг нь тогтолцоо нь байгаад байгаа. Тэр нь ерөөсөө эргэдэггүй, хэрэгждэггүй. Нэг машин чинь нэг яваад нэг ингээд механизм чинь ингээд хөдөлдөг дөө. Тэр нь ерөөсөө хөдлөхгүй. Одоо нэгэнтээ нөгөө лицензээ аваад ажлын гараан дээр гараад тийм ээ. Ажиллаж байгаа энэ эмчнэр энэ одоо галын шугамн дээр ажиллаж байгаа нөхдүүдийг яаж чадварчуулах вэ? Энэ эмчнэр чадварчсны эцэст одоо хүн амд очих тэр эмнэлгийн тусламж үйлчлэгээ чинь өөрөө ахих ёстой тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр бол 2012 онд нийгмийн даатгалын ерөнхий газар за Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг нөгөө GTZ гэдэг төслийн шугамар. Тэгээ миний би тэнд бас хуулийн зөвлөхөр ажиллаж. Бид нар peer review буюу одоо ижил мэрэгчлэлтний хөндлөнгийн үзлэг гэдэг одоо сайдч мэдэндээ гэдэг одоо энэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тухайн үед бол нөгөө пайлот байдлаар 4 эмнэлэг дээр эхлээд ерөөсөө энэ ижил мэрэгчлэлтний хөндлөнгийн үзлэг гэдэг чинь ямар учиртай юм бэ гэхээр жишээлбэл тасаг байлаа гэж бодоход тэр тасгийн эмчнэр нэг нэгэндээ хяналт тавина. Хяналт тавихтаа одоо нөхөрсөг байдлаар хяналт тавина. Тэрнээс биш чи ийм алдаа гаргасан байна.
энэ дээр одоо ийм захиргааны арга хэмжээ авнаач гэдэг юм уу тийм ээ. Хүнийг одоо нэг муулах одоо тэр талаасаа зорилго нь тэр биш юм чинь. Би зорилго нь биш. Бидний зорилго юу байсан бэ гэхээр тэр хүний гаргаад байгаа алдааг илрүүлснээрээ цаашид энэ алдаанаас одоо тогтолцооны хувьд яаж үргэлжлэн сэргийлэх юм. Тогтолцооны хувьд яаж одоо энэ системийг эрүүлжүүлэх юм. Цаашид одоо энэ төрлийн одоо зөрчлүүдээс яаж одоо үргэлжлэн сэргийлэх юм гэдэг одоо ийм зорилготой байсан. Тэгээд сая сүүлд миний боёс нийслэлийн эрүүл мэндийн газрын хуулийн ерөнхий мэргэжилтэн хийдэг. Бид нар энэ өргөө амарч газар дээр бас одоо энэ шугамаараа ижил мэргэжилтний хөндлөнгийн үзлэг хийлээ л дээ. Тэр жишээл одоо тухайн эмнэлэг дээр за танаа дээр одоо жишээл ямар кейс вэ те одоо клиникийн үед ийм нэг демонстративны кейсүүд байдаг шүү дээ. Тэгээд энэ дээр дүгнэлт гаргаад за цаашид танах бол энэ дээр анхаарах хэрэгтэй юм байна шүү. Ингэх хэрэгтэй юм байна шүү гэдэг маань өөрөө тэрний цаана бол нэгэнтээ тэр эмнэлэг дээр очиж ийм сургалт хийж ийн гэдэг бол магадгүй одоо тэнд ажиллаж байгаа боловсон хүчний чадах бол нэг шат ахисан гэж бол бид нар үзээд байгаа. Хүсэл зориг гэж юм л та. Сая зоригийн асуудал. Яа би энэ дэр бол манай зориг биш зориг гэж хэлж. Манай эмчнэр бол муу биш. Бүгд өөр өөрийнхөө төвшөнд бол мундаг ажиллаж байгаа. Би бол тэрийг бол хэлхийг хүсэж байгаа. Ямар асуудал вэ гэхээр тэр хүмүүсийг өөртөө хэмжээнд ч мотивац төрүүлэх одоо илүү их ажиллах тэр мотивацийг төрүүлэх урамшууллыг ингэж бий болгох тэр санхүүгийн тогтолцоо гэдэг юм улсын эмнэлгүүдэд яг үнийг хэлэхэд алга. Тэр хүн ажил дээрээ одоо яг тэгсэрх юм бол авч байгаа цалиндаа ч юм уу хийж байгаа ажилдаа тааруулаад за баг ингээл хурдан цаг тусаасаа гэдэг хандлага руу. Тэгэхээр таны санаа жишээлбэл тэрийг тэгж сайжруулах юу вэ? За ингэхээр зүгээр одоо энэ шинэ юугаараа гарах гэдэг шүү дээ. Эмнэлэг өөрөө өөрийгөө удирдах тэр тогтолцоог бий болгоё гэдэг. За. Тэгээд бий болгох тэр чинь тухайн эмнэлэг өөрийнхөө онцлог тохирсон менежментийг хийгээд өөрсдийнхөө эмчнэрийг урамшуулад ингээд явах тогтолцоог нь бий болгоод ичих юм бол тэр хүмүүс чинь илүү их олон хүн үзэх эмнэлгүүдэд санхүүгийн эрхчлөлөө болгоё гэж байна. Тэр эрхчлөлийг бий болгоо явуучих юм бол арай илүү бас тэр мотивац төрүүлэх асуудал дээрээ урамшуул төрүүлэх асуудал дээр арай дээр. Би бас шинэ техник технологи гэж хараад байна. Өнөөдөр магадгүй хувь хүн өөрөө санаачлагаараа мэдээллийн 900 танаас ч ямар ч одоо мэдээллийг олоод өөрийгөө олоод бас бэлдсэн байж болж байна. Гэтэл тэр хүний тэр ажиллах тэр техник технологийн нэвтрүүлэх тий тэр техникийн бий болох тийм би бол яг зарим талаараа санал нэгжин зарим талаараа санал нийлэхгүй байна. Энэ байж тэр эмчнэрийг урамшуулад уламд ингээд их цалин өгснөөр асуудал шийдэгддэг юм байна лээ. Энэ дээр олон улсын маш олон улсын туршлагууд байж байгаа. Одоо эмчснийх нь хэрээр л өгөөдвэ гэж тэгэхээр зэрэг эмчнэр эмчлээл гэдэг байхгүй юу? Эмчлээл мөнгө аваад эмчлээл мөнгө аваад байдаг. Энэ тогтолцоо ерөөсө болдгүй юм байлээ шүү. Эдгэрэлт. Ерөөсө эдгэрэлт. Эдгээс юм уу? Эдгээс юм уу? Эдгээс юм уу? Тэргээрээс одоо шагнал. Эмчилснээрээ биш. Ингүүл ерөөсөө бид нар эрүүл мэндийн салбарын одоо энэ их санхүүжилтийг хизээж дийлэхэ байна. Энэ дээр бол ингээд дампуурчсан орнууд хүртэл байна. Одоо өмнөд Солонгос гэхэд бол нэлээд одоо эрүүл мэндийн салбар хөгжсөн орн шүү дээ. Тэгсэн мөртлөө одоо эрүүл мэндийн салбарын зардлыг дийлэхэ байгаад унаад эхэлж байна. Ягаад гэвэл зэрэг fee for service гэдэг тогтолцоотой. Хийснийх нь хэрээр л өгдөг. Эмч бичснийх нь тоогоор, эм бичснийх нь тоогоор өгдөг. Хагасных нь тоогоор өгдөг. Энэ тогтолцоо ч ерөөсө буруу тогтолцоо байхгүй юу? Та өнөөдөр харж улсын эмнэлэг, хувийн эмнэлэг хоёр бай. Улсын эмнэлгийн нийгмийн даатгалаас авж байгаа санхүүжилт хувийн эмнэлгийг бодвол өндөр. Өндөр тийм. За цайлан бүх одоо урсгал зардал бүх юмыг улсаас нь төлчихөж байна, өгчөж байна, тийм ээ. Гэтэл хувийн эмнэлгүүдэд авж байгаа нийгмийн даатгалаас авж байгаа нь бага хизээч улсаас тэр хувьсах зардлаа авдаггүй. Тэгсэн хэрнээ өөрөөсөө тэр бүх одоо дулаан цахилгаан юмнуудад төлөөл ажиллаад байгаа хэрнээ улсын эмнэлгээс зарим хувийн эмнэлгүүд илүүтэй их шин технологи, техникийг нэвтрүүлж байна. Илүү их одоо чадaltaй эмч нарыг өөрсдөө төвлөрүүлж чадж байна, ажиллаж чадж байна. Тэгэхээр л энэ маань бол арай л өөр мөнгө өгөгдөлтөндөө тэнд бол олон хүн ажилласандаа биш арай л өөр юм харагдаад байгаа шиг байна. Энийг яагаад гэвэл манай хувийн эмнэлгүүд дотор хооронд нь өрсөлдөөн байгаа байхгүй юу? За тийм үү яг. Тэд нар өвчтнийг татахын тулд шин технологи нэвтрүүлэх хэрэгтэй. Шин технологи нэвтрээгүй газар өвчтнүүд очимооргүй байна. Орчин нь гоё байх хэрэгтэй. Хүлээж авч байгаа хүмүүсүүд нь сайхан инээж хүлээж авч байгаа хэрэгтэй. Тэгжээж тийшээ чинь өвчтнүүд очиж байгаа. Чадвартай эмчтэй байх хэрэгтэй. Өрсөлдөөн бол одоо хувийн хэдэн эмнэлгүүд дотор байна. Улсын эмнэлгүүд дотор хооронд нь байна уу? Байхгүй. Улс хувийн хооронд байна уу? Байхгүй. Гэтэл бид нар энэ өрсөлдөөнийг л ямар нэгэн байдлаар бүр захиргаадаач болтугай энэ өрсөлдөөнийг бий болгох тэр нөхцөл суурийг нь тавиад өчгөл юм бол энэ салбар чинь сэв хийгээд босчих гээд байна. Манайхаа хамгийн итгэл тайвс.
нөгөө хувь хувьсгалын эмнэлгийн нөгөө даатгалын санхүүжилтийн асуудал. Тэгээ би дахиад хэлчихье. Түрүүн энэ өнгөрсөн онд батлагдсан энэ эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн үзэл баримтал бол ерөөсөө энэ эрүүл мэндийн салбарт бол цоо шин уур амьсгалыг оруулж ирж байгаа шүү дээ. Би дахиад хэлэхэд харамсалтай нөгөө дагалдах журмууд нь батлагдаагүй байх шүү байна. Тийм учраас нөгөө хууль хэрэгжих хугацаа чинь уур амьсгал гэдэг яг нэг үгээр тодорхойлох юм бол ерөөсөө хэн үйлчлэгээ үзүүлж чадчихээн, аль эмнэлэг одоо өвчтөндөө хүрч чадчихээн, ёстой түрүүний хэлсэн нөгөө эдгэрэлтэнд хүргэж чадчихээн, тэр эмнэлэг даатгалаа санхүүжилтээ. Нөгөө замагтай нууранд загас тогтдог гэдэг шиг хэн эмч одоо сайхан үйлчлэгээ үзүүлж тийшээ үйлчлэгч очиод байхаар нөгөө даатгалын захим карт байгаа шүү дээ. Захим карт чинь энэ хуулийн үзэл баримтал юу гэхээр төлбөрийн хэрэгсэл байхгүй юу? Тэгэхээр одоо жишээлбэл худалдаа авалт. Тэгэхээр одоо энэ өвчнөр жишээл уушгины хатгаа өвчнөр энэ хүн 10 хоног эмчлүүллээ. За таны эмчилгээний онцлогын зардал одоо нэг үнийн дүн гарна шүү дээ. Тэгэхээр нөгөө захим картнаас чинь нөгөө үнийн дүн чинь уншигдах хэрэгтэй. Тэгэхээр шууд утгаараа нөгөө эмнэлэг нөгөө эмчийн нэр дээр чинь санхүүжилт орж ирж байгаа байхгүй юу? Хэрвээ бид нар яг одоогийнхоо болоод байгаа юм бол хаанаасаа энэ их нийгмийн бохирдол гараад байгаа юм? Хаанаасаа энэ одоо манай өвчтнүүд ягаад ийм сэтгэл ханамж ийм асуудалтай байгаа юм? Ягаад энэ их одоо хүнд суртал байгаа юм? Ягаад энэ их алдаа байгаа юм? Тийм ээ? Болоод байсан бол бид нар энд ингээд тогтолцоо яриа суухгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нар бүтцэн байна. Нэгдүгээр шатлал байна, хоёрдугаар шатлал байна, гуравдугаар шатлал байна. Энэ бүтц чинь хэр зэрэг сайн ажиллаж гин вэ? Нөгөө нэг машины нөгөө нэг араа мараа нь эргэж гин үү, эрэхгүй байна уу гэдэг дээр би зүгээр ганцхан жишээ дурдъя л да. Бид нар өрхийн эмнэлэгт өнөөдөр яа санхүүжүүлдэг гэж бид нар одоо тэр тухайн өрхийн эмнэлгийн хариуцж байгаа хүнийх нь тоонд нь үржүүлээд пад гэж хийдэг. Тэр хүн хэдэн хүнийг эргэсэн байна, тэр эмч жишээлбэл тийм үү? Хэдэн хэвтэрт байгаа хүнийг эргэсэн байна. Хэдэн жирэмсэн хүнийг нь очиж үдсэн байна. Хэдэн хүнийг вакцинд хамруулсан байна. Тэрийг хязгаарч хардаггүй шүү дээ. Тэгсэн мөртлөө яг санхүүжилтийн хувьд бол бага байгаа. Бага байлаа гэд тэр чинь хариуцлагагүй өгж болохгүй байхгүй юу? Багч байсан хариуцлагатай өгөх ёстой, ихч байсан хариуцлагатай өгөх ёстой. Ер нь бол одоо эрүүл мэндийн одоо тусламж үйлчилгээ, ялангуяа өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хангалттай байхын тулд жилд нэг хүний санхүүжилт нэг дор хаяж $50 байх ёстой юм гэсэн. Одоохондоо бид нар $10 өгч байгаа. Тэрийг манай өрхийн эмнэлгийнхэн $10 өгж байгаа юм чи яаж сайн байх юм бэ гэж яриад байдаг. Тийм биш байхгүй юу? Өгсөн бол өгсөн юм дээр үр дүнгээл тооцчихвэл гэдэг хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар зүгээр л үржүүлж өгөөд байх юм бол тэр улсуудад ямар нэгэн одоо илүү тусламж үйлчлэгээ үзүүлэх тийм ямар нэгэн сэтэл байхгүй. Гэхдээ байдаг ч хүмүүс ч байгаа л да. Тэр эрвэхрээ ажиллаж байгаа эмчтэр зөндөө байгаа. Тэр улсуудыг хэлээгүй. Тэгэхдээ юм болгоныг үр дүнтэй нь уйж байя. Тэгэхгүй бол одоо бид нар чинь за бараг л би баруун нүдийн үзэн чи зүүн нүдийн үзэн гих хэмжээнд бараг очих гээд байгаа байхгүй. Бид нар эмч нарыг дэндүү олон нарийн хуваачаад байна. Энд чинь нөгөө өвчтний сэтгэл ханамжинд айгүй муугар нөлөөлөд байна. Тэр олон эмч нарын дүгнэлтийг нийлүүлээ базаад нэг дүгнэлт гаргаад нэг сайхан онж тавиад нэг эмчилгээг нь хянаа явчихдаг хүн л байгаасаа. Уул нь тэрий чинь өрхийн эмч гэдэг хүн хийдэг байх ёстой. Тийм ээ, нарамтайгээд намаа нэг нөхөр хариуцаад тэнд од өрхийн эмч сууж байгаа. За уул нь бол тогтолцоогоор тэр өрхийн эмч таны саяны хэлж байгаа тэр мөнгийг бол нарамчи миний мөнгийг авч байгаа шүү дээ. Тэр хүн миний мөнгийг аваад аль болохоор өндөр нарийн мэрэгжлийн эмнэлэг рүү явуулж миний даатгалыг 3 дугаар эмнэлэгт өгөхөөсөө илүүтэй миний мөнгийг өөрийнхөө өрхтөөрөө аваад уул нь илүүтэй хэрэгжүүлж явбал өөрт нь илүү ашигтай ажиллах ийм систем рүү оруулах юм бол өрхийн эмч нарын чадвархан сайжрах юм болов уу гэж нэг дурд гарч байна. Хоёрдугаарт яг гэхээр манай эмч нар ард түмний нэг тийм сэтгэлгээний арай өөр ойлголт байна уу да гэж хараад. Эмч болонгуудаа шууд төгсөөл төгсөн хүүхэн шууд 3 дугаар зэрэглэлийн шатанд очил. Нэг л мундаг эмч хийх хүсэлтэй болсод байдаг тийм ээ. Тийм ээ тийм. Тэгээд нөгөө эцэг ихэн ч гэсэн дууссан чи айгүй мундаг эмч болсон. Чи одоо зүрхний эмч болооч. Чи одоо бөөрийн эмч болооч гэдэг. А гэтэл хамгийн мундаг эмч бол өрхийн эмч байх хэрэгтэй. Тэгээд яг миний сэтгэлийг зовоогоод байгаа юм болохоор зэрэг тэрний 3 дугаар шатлалын асар том эмнэлэг дотор ороод төөрчгсөн яахаа мэдхээ байжсэн тэр өвчтнүүд байгаа байхгүй юу? Орлоо одоо аль таск руу норох юм дахиад яах юм эмнэлгийн зохион байгуулалтын асуудал тэр одоо угдах үйлчилгээнд дээр нэг уучраа олдохгүй нэг хэдэн хүмүүс зогсож байна тийм ээ нарийн мэрэгжлийн хүн тэр хүний нарийн ямиг юу ч ойлгохгүй улсуудын зогсож байна тийм үү гэтэл энэ бүхний чинь дотор зохион байгуулад ястал нэг хүндэн станаар нэг зогсон хүний төлөө тэр эмчил үйлчлэгийг үзүүлчих тэр нэг бүр нэг нарийн мэрэгжлийн эмч хүн хэрэгтэй байгаа байхгүй юу тэрийг л хүсээд байгаа Манайхаа хамгийн итгэл тайвс.
За тэгэхээр бид бүхний одоо энэ чанартай тусламж үйлчилгээний ярихад нэг гол чухал асуудал бол яалтч үгүй резидент эмч, дадлагжигч эмч нарын тухай. Ялангуяа резидент эмч. Одоо резидент гэж нэршээ сурчлаа л да. Энэ эмч нарыг хоёр газар бэлтгээд байх, хоёр газар хариуцаад байх. Энийг яаж нэгмөр болгох вэ? Энэ ерөөсөө нэг хоёр яамны л хоёр амбиц яваад байгаа байхгүй. Нэг нь боловсон шинжилгээ ухааны яам, нөгөөх нь эрүүл мэндийн яам. Ингээд нэг хоёр тогтолцоо зэрэг гаргаж ирчээд хоёулангаар нь хүн сургаад хоёулангаар нь ингээд явуулаад идэг. Одоо өнөөдөр та мэдж байгаа шүү дээ. Бид нар ингээд төгсөгчдийн шалгалтыг ингээд авахлаар сургууль өөрсдийнхөө резидентийн шалгалтыг авчирна. Өөрсдөө тэр нэг үнэмлэх мэрэгшүүлнэ. Эмнэлгүүд том эмнэлгүүд нь бас өөрсдийнхөө нэг сургалтыг явуулчихна. Бас өөрсдийнхөө нэг үнэмлэх өгөөд мэрэгшүүлчихнэ. Хоёр юм параллел зэрэг яваад. Тэгээ алийн одоо чанартай яаж бид нар энэ одоо манай тогтолцооны одоо хамгийн том гажуудлын нэг үлгэр жишээ л дээ. Хоёр юм ингээд зэрэг яваад байдаг. Энийг ерөөсөө нэгтгэгчд ерөөсөө л аль нэг нь амбицаа дараал. За боли би одоо бүх юмараа танаа туслая. Одоо нэг системдээ орё гэдэг юмдаа орчмоор байгаа. Одоо бол нөгөө ангаахын шинжилгээ ухааны их сургууль маань өөрөө боловсролын яамны харьяа. Одоо резидентийн нөгөө гол бэлтгэдэг газар одоо эрүүл мэндийн хөгжлийн төвний эрүүл мэндийн яамны харьяа. Ингээд хоёр яамны харьяа учраас л ингээд зэрэг ингээд яваад байдаг. Тэгэхээр манай Монголын резидентүүд бол төлбөр төлдөг дэлхий дээр байдаг цорын ганц тогтолцоо байгаа. Одоо болохоор би дотрийн чиглэлээр сурч байгаа. Тэгээд яг гарч байгаа хүндрэлнийх юм бол одоогоор одоо би болохоор өөр хуваараа сурч байгаа. Хуваараа сурч байгаа учраас одоо дотрийн чиглэлээр 2 жил суучаад тэгээд төрөлцсөн нарийн мэргэжлээр ахаад 1 жил сурч байгаа учраас ийм хугацааны хувьд арай их тэгээд хамгийн гол нь цалин мөнгө байхгүй бүх төлбөр мөнгөө өөрөө төлнө. Эмчний хандлага яг л нэг төгсөөд 6 дахь курсын нэг тойролт хийгээд дадлага хийж байгаа оюутан шиг байдаг л да. Тэгээд тэр тал дээр л ирэх жоохон хүндрэлтэй. Гадаад болохоор ингээд тангараг өргөцсөн эрдэнэтүүд бол яг энэ жишгээ ингээд хариуцлага хүлээлгээд цалин өгөөд хугацааныхаа хувьд бол арай илүү байдаг. Төсөлтийн дараа тэр 3 жил, 4 жил, 5 жил хамаагүй тэр хамгийн гол нь цалинтай. Тэгээд цалинтай болгочвол ер нь хүндрэлний байгуу болох байх гэж бодоод. Ер нь бол 10 жил цалингууд гэж явж байгаа. Резидентээс мөнгө авахаа болчооч, төлбөр авахаа болчооч л би хүсээд байгаа. Тэгэхээр энийг болохын тулд бас тодорхой тухайн энэ бас нэг зовлон гараад байгаа юм байна. Нөгөө нэг резидентүүдээ сургах гэхээр зэрэг багш нарын цалингийн асуудал гарч ирээд. Тэр цалин байхгүй учраас заавал төлбөр аваад байдаг юм байлээ л дээ. Тэр зэрэг энэ тэр цалингийнх нь асуудлыг ерөөсөө тэр төсвөөсөө шийдэж. Тэр чинь эмнэлгийн үйл ажиллагаан дээр суралцаад явж байгаа хүмүүс юм чинь тэр үйл ажиллагаанд явж ивэл хангалттай орчин нөхцөл биш юм уу? Уг нь бол тийм юм байгаа. Тэгэхээр зэрэг хажуугаар нь бас нөгөө нэг онлайн хичээл заах шаардлагатай байдаг. Онлайн хичээлийг нь тэгвэл хэн заах юм бэ гэдэг асуудал гарч ирээд байдаг. Одоо би зүрхний одоо олохоор сурч байгаа. 3 сард орсон. Тэгээ жил сурч байна. Гадуур байр хөлсөлдөг. Дээрэс нь яг цалингаа авч байгаа болохоор миний хувьд бол яг бол жаам шиг санагдаад байгаа. Сурч байгаа хугацаанд одоо жишээлбэл ингээд тойролт хийдэг л дээ бид нэр зүрхэн дээрээ зүрхний одоо тасаг дээр тэгэхээр нөгөө нэг анханаас нь ингээд хуваарлалтаа зөв хийгээд нөгөө нэг анханаас нь тэнхмээс нь явуулахдаа 3 сар тасаг дээр явна, 3 сар шигдээс дээр явна, 3 сар ангиуд дээр явна ч гэдэг юм уу ийм хуваарлалтаа зөв хийгээд өгч юм бол тухайн нөгөө одоо тэр тойролтон дээр идэвхтэй одоо яваад сурах юмаа сураад явчих юм шиг надад санагдаж байгаа. Зүгээр одоо нэг жил тасаг дээр явна гэх юм бол яг нөгөө нэг ингээл нөгөө нэг хүн ингээд бас тухайн байдлаа одоо назгаарах юм яг сурах юм арай нөгөө багасдаг ч юм уу юм асуудал бас байд юм шиг санагдсан надад бол. Төгсөлтийн дараах сургалт нь эрүүл мэндийн тухай, боловсролын тухай, дээд боловсролын тухай Монгол улсын хууль болон бусад хууль тогтоомжоор зохицуулагдаж байна. Төгсөлтийн дараах сургалт эрхлэх зөвшөөрлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшөлдсөний үндсэн дээр эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгож байгаа юм. Хоёр яамны асуудал гэхээр нэг нь боловсрол зааж байгаа хэдэн багш нарын мөнгийг нь төсвөө шийдэл резидентэл үнгүй болгооч. Боловсролын систем нь заагаад эднэр бол төгсөгчдийг бол бид нар хүлээн авахч буюу захиалагч нар бид шалгалтаа аваад за та нар бидний хүсэж байгаа мэрэгжилтийн хангалттай сургаж өгөхгүй нөө энийг сайн сайжруулаа ийм хүний ч авахгүй гэдэг буцаадаг тийм юмаа бид нар өөрсдөө цензураа тавиад тэгээд ингээд бол арай бүтээгдэхүүний маань чанар нь нэгдүгээр сайжрах юм болов. Бас тийм байж болно. Ер нь хоёрдугаар тийм байх нэг. Сая одоо багш хэлж штэ. За онлын хичээлийг ангаахын их сургуулийн заачи. Дадлагыг нь бол эмнэлэг дээр
эрүүл мэндийн яамд авчий гэдэг. Ерөөсөө бүтээгдэхүүн хүлээн авах л байдаг тийм ээ. Ерөөсөө бүтээгдэхүүнийг бид нар ийм гээл яам захиалга өглөө, ийм кредит түвшин тавина гэж таны эдэг нэг олон тесттэй тавилаа. Энэ тестийг л пас хийх буюу өнгөрөөж чадхал хүнийг та нар бэлдээд өгөөгөл боловсролын системд өгвөл тэрийгэ буцааж авах нэгдүгээр систем. Хоёрдугаар резидентийн систем гэдэг юмн дээр гадны орнууд чинь тэгдэг шүү дээ. Тухайн эмнэлэг тэр олон одоо манайд маш олон хувийн анагаахын сургуулиуд байна, улсын сургуулиуд байна. Тичнээ резидент 3 дугаар эмнэлэг авнаа гэж позицид эмчийнхаа тоог зарлаа, өндөр чадалтайнууд нь л орж ирнэ. Тэгээд эднэрт нь тодорхой цалингийн нүглээ ажилууллаа. Нэг эмчийн орон тоон дээр цалин дээр 2 одоо резидент эмч ажиллах нь бол эмнэлэг ташигтай. Эмнэлэг ташигтай тийм ээ. Харин тэрийг хариуцах профессор буюу тэр тасгийн эрхлэгч тэнд ажиллаж байгаа эмчнэр асар өндөр чадвартай ах хэрэгтэй. Тэгэх юм бол энэ систем хөгжих шиг хялбарх. Энэ 2015 онд нийтдээ нэг 3 үндсэн мэргэжлийн сургалтанд 300 хүн авч суралцуулна гэсэн төлөвлөгөө гаргасан. Тэр төлөвлөгөөг яаж гаргадаг вэ гэхээр бид нар эрүүл мэндийн газруудаас, аймаг нийслэлийн эрүүл мэндийн газруудаас сүүлийн 5 жилд ажиллаж байгаа хүмүүсийн судалгааг аваад за тэгээд тэнд тэдэн мэргэжлэр, тийм мэргэжлэр тэдэн хүн сурж байгаа юм байна. Тэр нь одоо тэтгэврт гаргаж байгаа юм байна. Тэдэн хүн нь одоо суралцах шаардлагатай байна. Тэдний тийм мэргэжлийн хүн шаардлагатай байна гэдэг ийм захиалга авсны үндсэн дээр хяналтын тоо гэж юм сайдаар батлуулдаг. Тэр хяналтын тоогоор бол энэ жил 2015 онд бид 300 хүнийг үндсэн мэргэжлэр сургана гэж байгаа. Жишээлбэл дотрийн чиглэлээр жишээ 50 хүн авнаа. За 50-аас 50% нь одоо захиалгаар төрийн сангийн байгууллагаар төрийн сангаар суралцдаг. Бусд одоо үлдсэн үеийн хуваар нь авах тийм эсэлтийн журам бүрэн байдаг л да. Тэгээ төрийн сангаар сурж байгаа хүмүүс гэрээтэй төгсөө 5 жил ажиллана. Тэгээ сарынхаа хөдөлмөрийн доод хэмжээнээр цалингаа аваад тэгээ сурдаг. 2015 онд бид 300 хүнийг үндсэн мэргэжлэр сургана гэж байгаа. Тэрний 200 төрийн сан. Тэгэхээр бол 3/1 нь бол бид нэр төрийн сангаар сургаж байгаа. Тэр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын асуудал бол бас зарим тохиолдолд амьдрал дээр эмчийн ашиг сонирхолтой зөрчилдөх юм яваад идэг. Тэгээ энэ бол одоо Монголд өнөөдөр энэний эсрэг хууль байгаа юу? Зарим оронд хуультай гэж ярьдаг те. Ер нь ийм тохиолдлуудыг яаж одоо байхгүй байлгах вэ? Яг одоо бол нэг ийм юм явагдаад байгаа. Эмч өвчтнийг үзлээ, өөрийнхөө таньдаг аптек руу явууллаа. Эсвэл аль нэг өөрийнхөө таньдаг онцлогооны төв рүү явууллаа. Тэндээс тодорхой хэмжээний урамшуул эмч рүү орж ирлээ. Сүлжээ үссэн гэж үссэн шүү дээ. Тэрэн бол ерөөсө нуух юм огт байхгүй. Ичгүүгээр хэлэх. Тэр ерөөсө ичгүүгээр хэлнэ энэ дээр бол тийм. Энэ бол яг одоо ингээ явж байгаа юм систем явж байгаа. Тэгвэл энэ дээр бол маш олон улсууд бол ашиг сонирхлын зөрчлийн хууль гаргасан юм байлээ эмчнэр дээр. Тэгэхгүй болохоор зэрэг энэ маань явж сүүлдээ яадаг вэ гэхээр зэрэг хитрхи их онцлох, хитрхи их эмчлэх, хитрхи их эм өгөгч байд юм уу те. Тэр буруу тогтолцоороо яваад явж нөгөө хэрэглэгчийн өвчтний эрх мэдэл тийм ээ эрхийг зөрчих асуудал руу одоо бүр яваад эхэлчлээ л дээ. Бүр манайх хүртэл яваад эхэлсэн байж байна. Одоо бүр шаардлагагүй шинжилгээ хүртэл дахин өгүүлдэг тийм үү? Шаардлагатай тэр хугацаагаас нь бүр богино хугацаанд өгүүлдэгч байт юм уу? Ийм юмр бүр яваад орсон байгаа. Энэ хууль бол Америк нэгдсэн улсад Stark and Law гэдэг байдаг штэ. Яг тэр хууль бол жишээлбэл одоо өөрийнхөө ямар нэгэн эдийн засгийн ашиг сонирхолтой одоо тэр онцлогооны төвч байд юм уу эмийн сан руу явуулах юм бол тэдээс тэдээр ингэж торгонд бүр болохгүй бол эмчлэг эрхийг хасна гэдэг хүртэл бол оруулчихсан байж байгаа. Тэгээд дээр нь одоо манай хэвлэл мэдээлэлээр юм ярьж байгаа эмчнэр бол ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй юм ярьж болохгүй. Буруу юм ярих юм бол тэр эмчийн лицензийг хүчингү болгодог хууль хүртэл одоо зарим орнууд хэрэгжсэн байна. Өмнө Солонгос гэхэд хэрвээ эмч хүн телевизээр юм уу олон нийтийн хэрэгслээр буруу юмыг худлаа ярих юм бол шууд эмчийн лицензийг одоо хүчингү болгож байна. Америк нэгдсэн улс яг адилхан. Тэгэхээр бид нар энэ орчныг ч гэсэн бас нэг тодорхой болгох хэрэгтэй. Тэр нөгөө эрүүл мэндийн хуулийн дээр нэг заалт байдаг шүү дээ. Ганцхан зал. Одоо энэ сонирхлын зөрчилтэй холбоотой. Тэр нь нөгөө эмнэлгийн мэргэжлийн ёс зүйтэй холбоотой. Ингээд ёс зүй зөрчигдсөн тогтоогдсон бол ёс зүйн одоо хариуцлага хүлээлгэнэ. Гэхдээ тэрнийх нь өмнө юу байдаг вэ гэхээр тэр нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бол. Тэгэхээр нөгөө хуулийнхаа нөгөө процессын дараалалаараа бол эмч эхлээд хуулийн байгууллага дээр шалгагдаад тэр нь эрүүгийн хэрэг биш болох нь тогтоогдох юм бол үнэхээр энэ ёс зүйн зөрчилтээр нь нөгөө эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хорооноос одоо хариуцлага тооцох юм. Бид нэр хуулийг зөв ашиглаж чадах юм бол бас чадамж байгаа гэж үздэг. Тодорхой хэмжээнд байна. 2013 онд эрүүл мэндийн сайдын тушаал байгаа шүү дээ. Эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хэмжээгээд эрүүл мэндийн сайдын 446 гэдэг. Биднүүсийн энэ салбар доторх хариуцлагын тогтолцоо шуурхай биш, оновчтой биш,
хүчтэй биш байгаа учраас одоо энэ хэвлэл мэдээллийн чинь нэг эмчийн нэг жижигхэн алдаан дээр бөөн сенсац болоод л ингээл ард түмний одоо сэтгэл зүгээр тоглож байна. Зарим нэг нь эмчнэрийн нэр хүндэд халдаж байна. Бид нар дотооддоо асуудлаа шийддэг, дотооддоо хариуцлага цаг цагт нь хийждэг байсан бол энэ одоо хэвлэл мэдээлэлээр ингээд шуугаж тийм үү? Ийм асуудал сенсацтай асуудал үүсч эмчнэрийн нэр хүндэд халдах асуудал байхгүй байна. Одоо нөгөө мянган нөгөө нэг өхрийн эвэр дөрөхөөр мянган өхрийн эвэр дөргөн гэдэг шиг л тэр чин цаана нь зөндөө нэр хүндтэй ажиллаа сайн хийгээ явж байгаа эмчнэр зөндөө байгаа шүү дээ. Эмч болгоныг бол ингээд шүүхд өгдөг тийм үү? Эмч болгоныг бол ингээд хараа чичлээд байдаг. Энэ байдал ингээд цаашдаа яваад байх юм бол хамгаалтын ангаах ухаан гэдэг юм хөгжиж тийм аа. Нөгөө эмч маань хамгийн наад захын эмчилгээ онцлогоо хийгээл бие татдаг. Тэр өвчтөнд бүрэн эдгэч гэж бодхосоо илүү би хэрэгт орохгүй гэж бодож эмчилдэг болчтой. Эннээс болоод өвчтөн ч хождоггүй, эмч ч хождоггүй. Аль аль нь хохирдог байхгүй юу? Эмч өвчтөн хоёрын хооронд үүсэх итгэлцлийн холбоо байхгүй болно. Энэ бол хамгийн аюултай юм. Бид нар тийшээ баг багаар яваад байна уу гэж хараад байгаа. Үнэхээр одоо гим хор учрлаа гэж бодъё л доо. Одоо буруу шүүд эмчлээ, буруу шүүдийг авдаг ч юм уу. Гэтэл тэр хохирлыг яаж барагдуулах ёстой вэ? Тийм биз дээ. Тэгэхээр энэ тал дээр бол одоо энэ хууль тогтоох байгууллага дээр бас нэг хуулийн төсөл яваад байгаа шүү дээ. Та бидний мэдж байгаа тий. Эмнэлгийн мэргэжлийн нөгөө албан журмын хариуцлагын даатгалын тухай бол. Өөрөөр эмнэлгийн мэргэжлийн одоо мэргэжлийн хариуцлагагүй үйл ажиллагаа алдаанаас болоод ямар нэгэн одоо иргэний эрүүгийн гим хор учрах юм бол тэр хохирлыг бол одоо нөгөө даатгалын байгууллагаас одоо компенсац гэдэг. Тэгэхээр нөгөө эмчнэр маань бол нөгөө эрсдлийн бүлгээр нь ангилж байгаа юм л да. Одоо жишээлбэл мис засал, эрчим тэмцэлгээд нөгөө эрсдэл өндөртэй. Тэр хэмжээгээр одоо өндөр хэмжээний шимтгэлд үлдэх ч юм уу. За тэгээ нөгөө буураа явуулчихна. За. Ийм зохицуулалтууд явж байна. За ойлголоо. За энэ 2016 он одоо дөнгөж гарсны дараа иргэдийн дунд маш их яригдж байгаа нэг мэдээлэл бол нөгөө элэгний БЦ вирусын эмчилгээний эмүүд орж ирээд одоо эмчилгээ нь ингээ эхэлж гисэн салбарын тогтолцоо гэдэг арай өөр чиглэлээр ярьж байгаа ч гэсэн бас асуухгүй өнгөрч болохгүй байна. Та нэг товчхон энэ дээр нэг тодтол хийж байгаа. Энэ дээр маш товчхон хариулт өгье. Энэ одоо нэг ганцхан эмний асуудал ч байд юм уу тийм ээ? Одоо ганц нэг эм оруулж ирэх асуудал ерөөсөө биш юм байна. Монголчууд ч хамгийн их нас орж байгаа өвчин зүрх судасны өвчин шүү дээ. Наран тэгээ эмч сайн мэдж байгаа. Тэгээ зүрх судасны өвчнийг бууруулахын тулд транс тостоо тэмцъя гэдэг. Хоёрдугаар нас ороод байгаа шалтгаан чинь бол яг үннийг хэлэхэд элэгний өвчин байхгүй юу? Яг статистикийн югаар бол хорт хавдар гэж явдаг боловч хорт хавдрын тал нь элэгний хорт хавдар байдаг. Тэгээ дээр нь элэгний хатуурлаар нас орж байгаа хүмүүсүүдийг тэр элэгний хавдраар нас орж байгаа улсуудыг нэмэхээр зэрэг нийлэхээр нас оролтын 2-дугаар шалтгаан болдог байхгүй юу? Тэгэхээр зэрэг нас ороод байгаа 1-р шалтгаан, 2-р шалтгаан, 3-р шалтгаантай тэмцэе гэж бодоод л явж байгаа. Түүнээс ч одоо ганцхан нэг эмний асуудал ч юм уу, ганцхан нэг элэгний асуудал яриад байгаа юм биш. Энэ бол Монголын нийт ард түмний нийгмийн одоо эрүүл мэндийн хамгийн тулгымцсан асуудлыг яриад байгаа юм. Тэгэхээр энэ эмчилгээ бол эхэлсэн, би тэрүнд бол баяртай байна. Одоо 15 онд бид нар 1600 хүнийг эмчлээд эхэлчлээ. 16 онд нэг бас нэг 6-7 мянган хүн эмчилнэ. Одоо нэг 5 жилийн дараа хэд бид нар элэгний Ц вирусгүй улс болно. Ингэснээрээ бид нар байна шүү дээ тийм ээ. Тун ойрын ирээдүйд 90 мянган хүн нас барахаас урьдчилан сэргийлж чадж байгаа. За үзэгчдээ бид 128 эрүүл мэндийн хэлэлцүүлгийн өнөөдрийн дугаараар эрүүл мэндийн салбарын тогтолцоонд тулгамдж байгаа зарим асуудлууд тэдгээрийн шийдэл гарцын талаар ярилцлаа. Мэдээж эрүүл мэндийн тогтолцооны тулгамдсан асуудал бол маш том. Гэхдээ эндээс хамгийн гол болох нэгдүгээр хамгийн түрүүнд өрсөлдөө хэрэгтэй юм байна. Эмнэлгүүдийн чанарыг сайжруулах, тусламж үйлчилгээ сайжруулахын тулд өрсөлдөө хэрэгтэй. Хоёрдугаар мэдээлэлэр бааз маш сайн хангалттай байх хэрэгтэй. Тэр энэ бол хэр явж байгааг гэдгийг үзэхийн тулд цахим одоо эрүүл мэндийн салбарыг нэлээд их хурдцтай, хурдан, өргөн хүрээтэй одоо хөгжүүлэх хэрэгтэй байна гэдэг. Гуравдугаар энэ ашиг сонирхлын хуулийг одоо санаачлах, санал дэвшүүлэх энэ ажлыг та бүхнийг эхлүүлнэ бахаа гэж бодож байна. За анхаарлаа хандуулсан үзэгчдэд баярлалаа. Ингээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж оролцсон та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Хүн бүрт боломж үргэлж байдаг. Банаква усан танд эрүүл байж боломжоо бүрэн ашиглахад туслах болно. Банаква боломжоо усал.